За засгийн газраас оруулж ирсэн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг ажлын хэсгээс ажиллаад оруулж ирж байгаа энэ төслийг үл дэмжиж байгаа. За нэгдүгээр асуулт болохоор бол энэ засгийн газрын саналаас ямар заалтуудыг бол хассан бэ? Тэрний үндэслэл юу вэ гэдэг нэг юм асуулт байна. За хоёрдугаарт болохоор бол энэхүү нэмэлт өөрчлөлтөөр яг процессын хувьд цаг хугацааны болоод үйл ажиллагааны дистралийн хувьд хүний эрхийг сайжруулсан яг ямар ахиц дэвшлэл гарч байгаа юм бэ гэдэг асуулт байгаа юм. Ялангуяа одоо өмгөөлүүлэх эрхийг яаж баталгаажуулж байгаа вэ гэсэн ийм хоёр асуулт байна. За ажлын хэсгийн дараа сайн зэрэг гишүүн хариулт өгье. За Соронзон болдог гишүүний асуултанд хариулъя. Маш тодорхой хоёр асуулаа. За бид зүгээр хассан заалтуудыг би зүгээр нэгдүгээрт энэ захимжилттай холбоотой энэ асуудлыг бол энэ удаад хасъя гэдэг зүйлийг бид нэр оруулж ирж байгаа. Тэгэхдээ энэ хасж байгаа нь захимжилтыг дэмжихгүй байгаа даа биш. Энэ хууль зүйн бол хууль сахиулах салбар болон шүүх хэрэгтлийн байгууллагадаг захимжилтын дундын мэдээллийн сан хэн авч явах юм бэ? Энд үүсэж байгаа датануудын аюулгүй байдал цаашдаа ашиглах байдлыг хэрхэн яаж зохион байгуулах юм бэ? Хатуу зөөлөн дид үтцийн асуудлыг хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж шийдэх юм бэ гэдэг зүйлүүд нэлээд одоо бас суур хууль гаргах зайлшгүй шаардлагатай байна. Ингэж чадвал бид нар эрүүгийн хэрэг дээр зөвхөн хэрэг гиншид ажиллагааг захимжуулж, хавц зэргийг захимжуулахаас гадна цаашдаа иргэн захиргаагаа бас ялгаагүй захимжуулах нэгдсэн нэг юм платформ уялдаатай явах юм зүйтэй юм байна. Хөрөнгө оруулалтуудыг бас талд ингэж үргүү ашиглаж болохгүй байна гэдэг үгнээс бид нэр энэ захимжилтыг хасж байгаа. За тухайн үедээ бол би хууль зүйн дотоод хэргийн сайд алтан гэрэлтэй энэ саналыг бол ойлголцож өвшөлдсөн. Ингээд хууль сахиулах шүүх эрх мэдлийг дэмжих захимжилтыг дэмжих ерөнхий хуулиа бид нэр эхлээд намрын чуулганд оруулж ирээд уг асуудлаа суурьаар нь шийдчихэ гэдэг зүйл нэгдүгээрт байж байгаа. За хоёрдугаарт одоо хасж байгаа тэр заалтыг сая энэхүү иргэн гишүүн хүндчил байна л да. Өөрөөр хэлэх юм бол энэ хуулийн амин сүнс буюу нэг бол одоо үнэхээр одоо хэргийн бодит үннийг тогтоогоод хангалттай үндэслэл байнааг бол ялал үнэхээр одоо тэр хүн дээр буруутгах болцоо байхгүй бол цагаатах гэдэг зарчмыг баримтлах үүднээс хэргийг ямар нэгэн байдлаар шүүхээс дамнуулан шат чатналуугаар шилжүүлэх байдлаар буцаадаг энэ хэрэг одоо прокурорлог буцаадаг энэ заалтууд орж ирснийг бол бид нэр хасж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энд хүний эрхийг одоо хангах томоохон алхмууд явах ёстой гэж бид үзсэн. За хоёрдугаарт өмгөөлүүлэх эрхийг одоо хангах чиглэлд энэ хуулийн бас амин сүнс орж ирсэн байлээ. Алтан гэрэл сайдын бас барьсан бодлого энэ байсан байна лээ. Ерөнхий хуулийн хувьд. Тэгээ бид нар бол одоо жишээ нь өмгөөлөх хэрэг буюу мэтгэлцэх бүрэн болцоог олох өдөр хавц зэрэгтэйгээ танилцах хугацааг бас хөндөж орж ирсэн. Тэгэхдээ энийг бол бас эцсийн хилцүүлэг дээр инквайр гишүүн Цогтбаатар даргын өгсөн чиглэлийн дагуу бас нэг тодруулж авч үзнэ. За хоёрдугаарт энэ шүүхийн шатанд бас тодорхой хэмжээний нотлох баримтуудыг гаргаж өгөх асуудлыг энэ хууль заасан процессын дагуу өмгөөлөх талаас буюу гаргаж өгдөг энэ болцоог бас нээж өгж байна. За эргээд энэ шүүхийн өртсөн хилцүүлэг дээр бас бодиттой энэ хэргийг цаашдаа гэмрүүгийн урлуу орох үүднээс асуудлуудаа бас шийдвэрлэх энэ гарц гаргалгаанууд бас нэлээд сайтар орж ирж байгаа. Гэх зэрэгээрээ энэ өмгөөлүүлэх эрхийг бас хангах энэ чиглэлдээ бас одоо нэлээдгүй өөрчлөлтүүд орж ирж байгаа. Хоёрдугаарт бас манай өмгөөлөгчдийн холбооноос бас энэ хэд хэдэн өмгөөлөгч оролцвол нэгэн заавал төлөөж ярина гэдэг ийм заалтууд орсон. Энэ бол бас өмгөөлөх эрхийг нэлээд ордуулах ийм нөхцөл байдалтай байсныг бас энэ хуулийн төслөөс бас хасж байгаа гэдэг зүйлийг бас хэлье. За сонгобайн замираа гишүүн асуулт асууя. Баярлалаа. Та бүхэнд